Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын хуульчдын холбооны иргэний эрх зүйн хорооноос эхлэн явуулдаг иргэний эрх зүй подкастын 2 дугаар дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарим асуудал гэсэн сэдвийн хүрээнд ярилцах болно. Энэ удаагийн зочин хөтлөгчөөр шүүхийн судалгаа мэдээлэл сургалтын хүрээлэнгийн судлаач Хонгор Зулмины бий, зочноор Шихийн утаг хууль зүйн их сургуулийн иргэн бизнесийн эрх зүйн тэнхимийн багш Дорж Готов ирж оролцож байна. За ингээд асуултандаа оръё гэж бодож байна. Миний тавих эхний асуулт нь болохоор энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ нотлох шаардлагатай асуудал буюу одоо маргааны зүйл тэр нь одоо үйл баримтын юм уу эсвэл хууль зүйн асуудал юм уу? Үүнийг нь одоо зөв тогтооход шүүгчийн зүгээс одоо ямар чиглэлтэй оролцдог вэ? Эсвэл ямар чиглэлтэй оролцох ёстой вэ? Одоо тэр нь юу гэсэн үг вэ гэхээр энэ нотлох шаардлагатай үйл баримт хууль зүйн асуудлын талаар талуудад одоо тодруулах асуулт тавих маягаар тэр мэтгэлцээнийг тэр зөв тийшин чиглүүлэх тал дээр манай шүүгч нар практикт хэр сайн ажилтдаг талаар асуумаар байна. За баярлалаа. За энэ нотлохоо гэдэгтэй холбоотойгоор авч үзэх юм бол үндсэндээ процесс эрх зүй гэж их том салбар байдаг. Тэр процесс эрх зүй дотор бол иргэний эрх зүйн процесс, эрүүгийнх, захиргааных, за дээр нь үндсэн хуулийн гээд тэгээд дээр нь арбитрийн гэдэг ингэх юм бол дэлгэрээ явцдаг. За энэ процесс үйл ажиллагааны асуудлаар бол монголчууд бас зохих хэмжээр судалгаа хийсэн. За энэ дээр хууль зүйн засгийн хүрээлэн байна уу нөгөө философи эрх зүйн хүрээлэнгийн ингээс нэг тийм бүлэгтэн ном гаргасан байгаа. За дээр нь бол мөн тойлогч гаргасан. Ийм байдалтайгаар судлаа явж байгаа. За иргэний эрх зүйн процессын хувьд бол үндсэндээ хуучин иргэний байцаан шийдэх ажиллагаа гэж байсан. Энэ байцаан шийдэх ажиллагаанаас 1994 он тэгээд 2002 онд үндсэндээ иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг ийм байдал руу шилжсэн. За энэ ач холбогдол агуулгын юу юм гэхээр энэ хоёр бас хоорондоо зарчмын ойлголттой. За байцаан шийдэх ажиллагааны явцад иргэний байцаан шийдэх ажиллагааны явцад бүх зүйл нотлохооны зүйл гэсэн ойлголтуудыг үндсэндээ шүүгч бүгдийг нээдэг, шүүгч цуглуулдаг ийм байсан. За одоо бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг явцтай зэрэгцээд иргэний нөгөө мэтгэлцээн гэдэг ийм асуудал гарч ирсэн. За мэтгэлцээний явцад яадаг вэ гэхээр нотлохоонтой хэргийн оролцогчд өөрөө гаргана. Нэгэнжилэгч өөрөө гаргана, хариуцагч өөрөө гаргана. За энэ нотлохонд нь үндэслээд мэтгэлцэн за шүүхэнд нь үнэлгээ өгч шийдвэрлэх гэсэн ерөнхий ийм агуулгатай байна. За энэ агуулгын дунд аваад үзэх юм бол нотлохонд гаргах гээд иргэний хэрэг хянан шийдвэрлэх хууль заасан байгаа. За энд бол үндсэндээ нэг нотлохонд гаргах, цуглуулах, бүрдүүлэх гэсэн юм гурван ойлголт байгаа. За энэний гаргах, цуглуулах нь ойлгомжтой байж тийм ээ. Бүрдүүлэх асуудал нь юутай холбоотой вэ гэхээр шүүхтэй холбоотой гарч ирж байгаа. За энд тэ холбоотой гарч ирсээс уламжлаад юу гэхээр гаргаж өөрт нь байхгүйгаа гаргах цуглуулад олдохгүйгаа авах болцоогүй. Тухайлбал улсын нөхцөлтэй холбоотой өөр газар орон нутагт байгаа, гадаад байгаа гэх мэтлэнгийн зүйлийг шүүхт хүсэлт гарч ирмаар нотлохонтыг бүрдүүлдэг. За энэ ойлголттой холбоотойгоор яг хөглөөр нотлохонтыг бүрдүүлээд ингээд хэрэг бүрдсэний дараагаар шүүх шийдвэрлэх юм ажиллагаанд орох хэрэгтэй. За энд нэг зүйлийг хэлэх юм бол үндсэндээ иргэний хэрэг, иргэний маргаан гэсэн ийм хоёр үндсэн чиглэлтэй байж байгаа. За үндсэн хуулинд бол эрх зүйн маргаан гэж сурж байгаа шүү дээ. За энэтэй холбоотой юу гарч ирдэг вэ? Нэгдүгээрт нь бол иргэний маргааны асуудлыг арбитрийн журмаар шийдвэрлэх, шүүхээ үнэх шатанд шийдвэрлэх ийм арга байгаа. За хоёрдугаарт нь маргаантай асуудлаа шүүхээр шийдвэрлэх гэдэг ийм ойлголт байгаа. За энд хэрэг цуулсан нотлохоор гэдэг асуудлыг иргэний хэрэгт бол авч үздэг. Иргэний хэрэгт авч үзээд мэтгэлцэгчд зарчмаар явуулаад ингээд нотлохонтыг үнэлэх журмаар шийдвэрлэдэг. За энэ үнэлэх журамд яг хөглөө шүүгчийн том үүрэг байдаг. Нотлохонтыг эргэлзээгүй талаас нь ач холбогдолтой талаас үнэлнэ. За мөн одоо хууль заасан журмын дагуу ач холбогдолтой эргэлзээгүй хэрэгт зайлшгүй шаардлагатай гэсэн юм байдлуудаар үнэлээд хэргийг шийдвэр өөрийн дотоод тэтгэлээр үнэлдэг. За энэ үнэлэхтэй холбоотойгоор тэр ялангуяа хилцэх нотлохонтыг хянан шүүн хилцэх явцад юу гардаг вэ гэхээр талуудын нэг нотлохонтой тайлбарлаж байгаа, мэтгэлж байгаа асуудал гарч ирдэг. За энэ дээр шүүгчид оролцож болно.
тэрнээс бусад нь оролцохын үндсэндээ одоогийн хуулийн номлоор процессын эрх зүйн номлоор хааж чаддаг юм. За энд яг хөөхлөөр ямар ойлголт гарч иж ийм хөөхлөөр ийм ойлголт гараад яриад байгаа юм даа. Нотлохоронтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь ярихгүй хамаагүй юм ярьдаг, маргадаг. Тухайл гэр бүлийн хэрэг байлаа гэж чинь тэр нөгөө хүүхд ирэх шиг дундын ид хөрөнгө асуудал ярьж байсан мөртлөө хамаагүй хадам мадам ч юм уу тэр нөгөө гэр бүлийн харилцаанд оролцдог бусдад ч юм уу асуудал яриад тэг үеийнэ янз бүрийн асуудлууд юм шүүгч хэрэгт хамааралтай ач холбогдолтой зүйлээ яриарэ гэдэг байдлаар залруулж зохицуулна. За ингээд яг зүгээр энд чинь хамгийн гол нь нөгөө шүүгчийн шүүх хуралдааныг эрхлэн явуулж байгаа шүүх хуралдааны даргалагч гэдэг талаасаа шүүх хуралдааныхаа үйл ажиллагаа зохицуулж явах хэрэгтэй. Энтэй холбоотойгоор асуудлыг зохицуулаад шийдвэрлэх явах болцоо тавьдаг шүүгчийн оролцох болцоо бий. За миний асуултанд дэлгэрэнгүй хариулсан баярлалаа. Тэгээ яагаад энэ асуултыг тавьсан бэ гэхээр нөгөө хэрэг хүчингү болж дахин хилцүүлэхээр буцаагдж байгаа тохиолдол нөгөө хэмжлийн үндэс шаардлагыг зөв тодорхойлоогүй нотлох баримт дутуу байсан зэрэг үндслүүд бас дийлэн хувийг эзэлдэг болохоор энэ дээр нөгөө талууд мэтгэл зэх зарчим талууд одоо шаардлага хэмжлийнхаа үндслийг өөрсдөө тодорхойлно нотлох баримтаа өөрсдөө гаргана гэд хэд одоо хэрэг хэний шийдвэрлэх ажиллагааг талуудад даатахад одоо талуудын нуруунд дээр үрүүлээд шүүгч маань жаахан бас итгэхгүй байр сууриас оролцоод эхлэхээр тэр маргаан сумжирах ч юм уу бас тэр нотлох зүйл маргааныхаа зүйлийг юу вэ гэдгийг бас ойлгохгүй байх тохиолдол гардыг болов гэдэг утгаар нь асуусан юм л та. Тэгэхээр энэ тал дээр манай практик бас сайн жигдрээгүй байгаа юм болов уу гэд би зүгээр судлаачийн хувьд таамаглаад байгаа юм. Энэ талаар таны бодлыг ахаад нэг лавшруулад асууч. Дараагийн асуулт руу орохоос өмнө за ер нь бол шүүгчийн үйл ажиллагаа гэдэг бол их тодорхой хууль заасан хэмжээндээ байгаа. За энд юутай холбоотой гарч ирэх гэхээр тэр нэг нотлоромтыг гаргах мэтгэлцэх явцад нотлоромтоо зөв гаргахгүй байх тухай асуудалдаар бол үнэндээ хуучин бол шүүх хүрдүүлждэг гэсэн бас амар байсан ч гэж ажиллагааны үсэл одоо бол шүүгчинд оролцож болдоггүй. За тэгвэл бол зөвхөн нотлоромтыг гаргахын тулд нэг бүрдүүлэх ажиллагаа шүү дээ. Тэндэл ярих хэвээр. Мэтгэлцээний явцад бол улсууд янз бүрээр оролцдог. За хамгийн гол зүйл нь энд юу вэ нөхөглөө нөгөө хуульчийн оролцоо. Хуульч гэдэг нь би өмгөөлөгч гэдэг талаар ярьж байна. За практикт бол одоо мэдээ өмгөөлөгч иргэний хэрэг баг орж ирэх болсон. Өмгөөлөгсөө авч байгаа. За хоёрдугаарт нь бол тэр нэг мэрэгжлийн эрх зүйчийг төлөөлөлөөр оруулдаг асуудал илбэг байгаа. За тэгээ аль нь ч орсон байдаг гэсэн мэрэгжлийн талаас нь ханддаг болсон учраас энэ асуудал бол бас зохих хэмжээнд хязгаар тавиад асуудалд ач холбогдолтой хэрэгт зайлшгүй зүйлэн бас хэрэгт хамааралгүй зүйлүүдхий яригддаг асуудлаас нь шүүгч анхаарал өгч зохицуулна хөсөж тэрийг аяар энийгээр тэр чин дутуу байна л гэх юм болцоо байхгүй байна. За дараагийн асуулт нь болохоор нотлох баримтыг бол ерөнхийдөө шүүх хуралдаан эхлэхийн өмнө одоо шүүгчийн туслахад талууд өгөөд түүнийг нь туслах аваад ингээд дамжуулаад шүүгчтэй өгөөд ингээд нотлох баримт бол яадаг ч байсан шүүх хуралдааны өмнө гаргацсан байх ёстой бах. Тэгэхээр тэр хэрэг цугларсан тэр нотлох баримтуудыг одоо хэрэгт хамааралгүй ч юм уу ач холбогдолгүй ч юм уу одоо нотлох баримт одоо хүчих тохиолдол байж болно шүү дээ тий талуудын зүгээс тэрийг наан нөгөө манад өрчлсөн хилцүүлэг гэсэн юм байхгүй учраас эхний шатанд бол шүүх хуралдаан эхлэхээс өмнө өгсөн бүх баримтуудыг л авчдаг бах. Тэгэхээр шүүгч түүнийг нь уншиж танилцаад одоо энэ хэрэгт хамааралгүй ч юм уу энэ одоо ач холбогдолгүй баримт хүчтэй гэж бодсон ч гэсэн тэрийг шүүх хуралдаан дээрээ заавал одоо нэг бүрчлэн ингээ хилцээд явдггүй. Тэгэхээр одоо хит их олон хуудастай одоо хэрэг маргаанууд чинь эдрээ төвхтэй болоод нарийсж байгаа бичгийн нотлох баримтууд их байгаа тохиолдолд одоо бүгдийг ингэж шүүх хуралдаан дээр нэг мөрчлэн одоо асуулт хариулт асуугаад шинжилгээ судлаад явах тэр болцоо нь хэрвээ идэх юм бол. За ер нь зүгээр иргэний хэрэг хэн шийдвэрх ажиллагааны явцад за иргэний хэрэг энэ шүүх хуралдааны үед нотлох баримт гаргах асуудал байдаг л да. За зайлшгүй шаардлагатай нотлох баримт гаргах юм бол хоёр үр дагаврыг бий болгодог. Нэгдүгээрт нь тэрийг шинжилэн судлахад хуралдаанаа зогсоогоод газар дээр нь очиж шинжилэн судлах ийм асуудал байж болно. Хоёрдугаарт нь нотлох баримттай холбоотойгоор талуудын мэтгэлцээтэй холбоотойгоор шүүх хуралдаан хойшлох асуудал байж болдог. За өмнө гардгийн ач холбогдол юу байдаг вэ гэхээр нэгдүгээрт нь мэтгэлцээтэй холбоотой гарч ирдэг. Мэтгэлцээ яг хөглөр тухайн нотлох баримттай холбоотойгоор асуудлыг тодруулах хариу нотлох баримт гаргах түүнийг тайлбарлах тийм цаг хугацаа хэрэгтэй байдаг учраас гол өмнө өгөх ёстой.
Тэгээ энэ өгсөн нотлохоронтой холбоотойгоор нөгөө тал бас хариу үйлдэл үзүүлдэг. Мөн одоо хэрэг татвар хамааралтай ач холбогдолтой юу гэдгийг тайлбарлах болцоогод хангадаг ийм зүйлүүд байгаа. Энэ зүгээр яг шүүх хуралдаан дараа гаргасан нотлохоронд гол хойшлох нөхцөл бүрдүүлдэг. Яг л нөгөө дэгш талуудын дэгш байдлыг хангахтай холбоотой, хоёрдугаарт мэтгэлцэх эрхийг хангахтай холбоотой ийм учраас энэ гол нотлохоронтын асуудалтайгаар хэрэг маргаан хойшилж дахин гэлцэгдэх ийм нөхцөл барьдаг. Тэгтээ иргэний процесс хууль заасан байгаа л да. Нотлохоронт зааш бүрдүүлэх шаардлагатай бол нэг удаа хойшлуулж болно гэж заасан байгаа. Тэгэхээр нэг удаа хойшлуулж болно гэсэн ийм ойлголт байгаа. Гэтэ практикт бол бас зөвхөн нэг удаа гэдэг хязгаарлах асуудал нөгөө хэргийн бодит байдал хууль зүйн үндсэлтэй шийдэх асуудалтай холбоотойгоор бас асуудал байж л байдаг. Ийм л зүйл л дээ. Тэгэхээр өмнө нотлох баримтуудаа өмнө гаргасан л бол тэрийг бол шүүх хуралдаан дээр бол ач холбогдолтой ч юм уу хамааралгүйсэн ч ер нь л бол асууж шинжилэн судлах үйл ажиллагаа бол явагддаг л гэсэн үг юм байна шүү дээ, тийм ээ. За ерөнхийдөө бол юу юм шинжилх судлах үйл ажиллагаа явагдана. Гэхдээ нөгөө тал өөрөө тэр нотлох баримтын ямар нотлох баримтыг үнэлүүлэх үү, ямар нотлох баримтаас асуулах уу гэдэг бас хүсэл саналаа тавих хэрэгтэй. Тэгээд хэдийгээр нотлохонд бас юу асуулах санал тавиад нотлохонд асуухтаа өр зохицны шийдвэр гардаг. За энэ шийдвэр гарсан ч гэсэн нөгөө л иш татах хэрэгтэй байдаг. Тэгэхээр үндсэндээ бол бүрэн хэмжээгээр нотлохонтыг шинжилэн судалдаг гэсэн үг. За зүгээр арбитрийн үйл ажиллагааны хувьд бол нотлохоронтыг нэг хүрчлэн шинжилэн судалдаг. Талууд адил нотлохоронтыг анхаар судлах асуудлуудыг өөрсдөө хэлдэг юм байгаа. За иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцын асуудлууд бол нэгдүгээр хэрэг маргаа олонтой байдаг, их шахав байдаг, ачаал өндөртэй байдаг холбоотой цаг хугацаа их ордог учраас энэ шүүгчд өөрсдөө л гол нотлохоронтын асуудлыг шийдэл тэгээд өөрсдөө үнэлээ явуулдаг. Тэгэхээр энэ нотлохоронтын үнэлэх асуудал бол яг хөөхлөр яг үндсэндээ шүүгчийн бүрэн эрх асуудал байна. За дараагийн нэг асуулт нь болохоор энэ шүүх хуралдааны тэмдэглэл гээд байгаа. Шүүх хуралдаан одоо 1 удаа, 2 удаа, 3 удаа ингээд тодорхой хоорондоо зайтай явагдсан байлаа гэхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дараа одоо энэ талуудын тайлбар гаргаж байгаа тайлбар үндэслэх асуултыг бүгдийг л бичээд явах хэрэгтэй л байна л та. Тэгэхээр манад шүүх хуралдаан бас олон цагаар үргэлжлэх тохиолдол бас тэрэн болгон бүх ярьсан юмыг нь бас нарийн бичиг одоо бичиж амждаг баг. Гэхдээ яг ийм дуу хураагаа урт хураагаа дараа нь ингээд бичдэг. Дараа нь тэгээд 3 хоногийн дараа үл хуулиараа тий бүрдүүлээд бичээд тэгээд тэрийг талуудад танилцуулаад гарын үсэг зурулдаг. Гуулын тийм хуулийн зохицуулалттай хэдий чиг практикийн өмгөөлөгч нараас би зүгээр ярилцлага аваа сонсож байхад шүүх хуралдааны тэмдэглэл хизээч цагтаа гардаг вэ? Бид нар тэгж хугацаанд танилцуулдаг. Тэгээд бас уул нь бол миний бодлоор шүүх хуралдаан дээр ярьж байгаа тэр нотлохын үнэтэйг юу гэж үзэж байгаа, энэ хэмжлэгч тал юу гэж үзэж байгаа, хариуцч юу гэж үзэж байгаа ингээд асуулт мэтгэлцээ нь бол айгүй нотлохооны өндөр ач холбогдолтой баримт юм шиг ойлгож байгаа байхгүй би бол тэгтэлтэй тийм ач холбогдолтой юм яагаад хугацаанд ингээд бичиж өрж амждгүү тэрэнд бас өмгөөлөгч нар бас өөрсдөө бараг бас ач холбогдол өгдгүү гэд хэлжсэн байхгүй ярилцлагын үеэр бас 1-2 3 өмгөөлөгч нартай ярилцаад яг тэгж сонсогдож ирсэн. Тэгээд энэ практикийг одоо яаж сайжруулах хэрэгтэй юм бол энэ талаар та юу гэж боддог вэ? За асуултыг жаахан дэлгэрэнгүй байдлаар хариулж гэж бодож байна. Шүүх хуралдааны тэмдэглэл бол шүүхийн шүүн туслах үйл ажиллагааны үе хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тол гэж үздэг. За манай хуулиар зохицуулснаар бол бүрэн хэмжээгээр бичигдэх ёстой. Агуулга өөрчлөгдөхгүй байх ёстой. Ингээд бас гарах хугацаатай 3 хоногийн дотор гаргадаг. Гарсанаас нь хойш хэргийн талууд шаардлагатай зүйлсүүд өөрсдөө үзээд гарын үсэг зурдаг. Тэр 3 хоног чинь өшөө хорхигдсан интервью тавьж өөрсдөө оруулдаг ийм журам биелдэ. Тэгвэл бол хуралдааны бүх зүйлийг бичигдэхэд бас хүндрэлтэй байдаг. За сүүлийн үед бол техник хэрэгсэл хөгжсөн. За нөгөө тактикон лидер хурааж явчихад тэг бүрэн буулгадаг ийм тал бий. За энэ нь зүгээр шүүх явцад ингээд ажиглаад үзэх юм бол би ч гэсэн бас зохицуулалтын судалгаа хийж л байгаа л да. Ингээд үзэхлээр шүүгчдийн ачаалттай холбоотой нарийн бичгийн дараагаар оролцсон хүмүүсийн үйл ажиллагаатай холбоотойгоор удаашрж гардаг юмнууд бий. За зөвхөн миний дээш шүүгч багтаа бас нэлээд хэдэн орноор явж энэ 90 эргэн захиргааны хэргийн яаж хийдэм бэ гэдгийг үзэж л байсан л да. Тэнд бол 2 янз байд юм байлээ. За бүрэн бичдэгч ганц нэг улсууд байсан. Нэлээд орноор явсан гэсэн чинь. За ерөнхийдөө бол шүүгч нь удирдаад энэ хэсгийг тэмдэглэл тусах
яг нөгөө нэг алгаа зөхөөл яг тэмдэглэл тусгайлах зүйлийг хэлээ өчтдөг. Тэгээ тэр нь тусгайддаг. За өшөө одоо хэргийн оролцогчид талууд өөрсдөө орхигдуулсан зөвхөн бол энэ тусах ёстой гэдгийг өөрсдөө хэлдэг. Ийм зохицуулт байд юм байлээ. Тэгэхээр тий дундуур тий. Тэгэхээр энд бол бас манайх зүгээр ийм зохицуулттай байж бас болох юм. Тэгвэл манай хуульчдын хувьд дээр нөгөө тойл гэдэг агуулгаараа дээр нөгөө Монгол хэлчин бас нарийн агуулгуудыг илэрхийлдэг штеп. Тэр үгийг тэгж хэлсэн чи тийм болгоо битсэн байна гэдэг дараагийн тэмдэглэлийн маргаан маш их гардаг. Тийм учраас энийг зэр нь аль аль талд нь зохицуулаад ерөнхийдөө нэг журам тогтоогоод одоо энэ өөрчлөх гэдэг хэрэг одоо тэр тодорхой зүйлийг нь бичнэ шүүгч яа гэх юм бол нөгөө талуудыг бичих үгүй юу гэдэг энэ асуу саналыг аваад зохицуулаа явдаг. Ийм юм оруулж өгөхгүй болоод хуучин байдлаар бол бүрэн бичих нь ач холбогдолтой юм шиг байлаа. Ер нь сүүлийн үед ингээ харах юм бол тэмдэглэлийн маргаас ирэх байгаа. Тэмдэглэл тэр нь тусаагүй байна. Тийм үгийг буруу утсан байна. Тийм үгийг одоо яасан юм. Ялангуяа би ёс орооны шүүхийн ёс орооны гишүүн 20 жил ажиллаа шүү дээ. Тэр хугацаанд тэмдэглэлтэй холбоотой маргаан өөрчлөгдсөн гэсэн холбоотой маргаан дээр нь одоо энэ асуудал тусгадаагүй байх гэсэн холбоотой маргаан асар их гардаг. Тийм учраас энийг маш сайн журмд зохицуулахгүй л энэ шинэ хуулийн шинжилгээний журмд бас болохгүй юм байлаа гэдэг харагдчихжээ. Миний асуултанд үнэхээр дэлгэрэнгүй хариулсан дуржихтай багштай маш их баярлалаа. Би бас энийг нөгөө баг зэрэг судалсны хувьд бас Япон улсын жишээг одоо ингээд сонсогчдоо мэдээлэл болгоод хэлэхэд Японд болохоор энэ өрсөлдсөн хилцүүлгийн шаттай. Тэгээд тэр өрсөлдсөн хилцүүлгийнхаа хуралд орохын өмнө нэхэмжлэгч талын өмгөөлөгч, хариуцагч талын өмгөөлөгч шүүх хуралдаан дээр ярих, асуух, ярилцах бүх тайлбараа урьдчилаад бичгээр солилцчихдээ юм бэлээ. Тэр оронд бичгээр гаргаад өгчдөг. Тэгээд тэр бичгээр гаргасан тайлбаруудаа за энэний дагуу би тайлбараа өгч гинэ гэд хэлждэг. Тэгээд түүнээс нь одоо шүүгч нь тэр хоёр талын тэр бичгээр гаргаж өгсөн тайлбарыг хараад тэндээс нь тодруулах асуулт байл асуугаад тэр зөвхөн тэр бичгийн тайлбарыг жоохон дэлгэрүүлж тайлбарласан жижигхэн хэсгийг нарийн бичгийн ингээ бичээд явдаг. Тэгээ өрсөлдсөн хилцүүлгийн хуралдаан бол талууд урьдчилаад маш сайн бэлдээд бичгээр тайлбар гаргаад нотлохромтуудаа өгчдөг болохоор 30 минутын дотор л ерөөсөө хуралдаан дуусчдаг. Бүр түүний өмнө бас тэр оронд одоо иргэний процессын хуулийн шинжилгээ өгөхөөс өмнө бүр их богино байсан. Харин одоо бас тэр бичвэр тайлбараа илүү дэлгэрэнгүй ярилцаад явдаг болсноор 30 минут болж ингэж бас хурлынх нь хугацаанд сунсан гэдэг тийм тохиолдол гэсэн. Тийм болохоор нөгөө нарийн бичигт бас ачаал харцсангүй бага ирнэ гэсэн үг л дээ. Урьдчилаад нөгөө тайлбаруудаа бичгээр солилцдог болохоор тэгээ манай өмгөөлөгч нар тэгж тайлбараа хурлынхаа өмнө тэгж бичгээр гаргаж ирж шүүгчтэй өгдөг тийм өмгөөлөгч нар бараг л байдаггүй болон хуулийн ч тийм заалт байдаггүй болохоор яа тийм бол бас тэгтээ нарийн чамбаа өмгөөлөгч нар бас тэгээд би энэ хурал дээр ийм асуудлыг хилцүүлэх гэсэн би ийм л тайлбар өгж байгаа гэд бэлдээд ирчдэг өмгөөлөгч бас байдгийн болов тэрийг та одоо 25 жил шүүгчээр ажиллаж байхдаа тийм тохиолдолтой таарсан уу гэд ахаад дэлгэрүүлээ асууч. За энэ миний бас явж үзчихсэн газар ч гэсэн маш богино хугацаанд хурлаа хийждэг юмнууд ажиглагдсан л та. Тэгэхээр яг өөрсдөө хуралдаангүй байлаач гэсэн хэрэг дотроо нөгөө баримттай нотлох баримттай тайлбараа өгчдөг. Тэгээд тэрийг нь үзээд нарийнх юм бол шүүгчтэй ч очдөг юм билээ штэ. Миний үзчихсэн газар хоёр өмгөөлөгч хоёр автостан бариа ороод ирдэг. Тэгээ тэрийн болохоор тэр нарийн бичгийн дарах ч юм уу хэргийн нэг нөхөр байгаа маа тэр эдийн засгийн бодлого тэрэнд аваач өгчдөг. Нарийн бичгийн дараа нь туцааж тэгээд тэндээс нэмэлт тайлбаруудаа хэлээ явчлаар юу шүүгчин за энэ биш энэ тэмдэглэлд тус шаардлагагүй тэгээд оруулах шаардлагатай бол тайлбар хэлээ явчихдаг. Иймнүүд ажиглагч хэлээ. За манай практикийн хувьд бол энэ үндсэндээ бол тайлбар юугаа өөрчилж өгдөг. Ингээд өгөхдөө хамгийн гол нь бас тактик асуудал байт юм байлээ. Ингэж бас судалгаа хийгээд шүү дээ. Нэгдүгürt нөгөө тайлбарыг өөрчлөөд өгчлөө нөгөө тал нь бүр даваа тайлбар хэлдэг ороод ирдэг. Айл нь танилцаад байгаа шүү дээ. Тэгэхээр зарим өмгөөлөгчд бол яг хуралдаар орж байгаа л яг энэ нарийн аймаа хэлнэ. Ерөнхий тайлбар ингээд ингээ явцдаг. За шүүгчтэн ч ачаал мчаалаасаа өөрчилж өгөөд байхад ачаал интерес шалтгаалаад хэрэгтэй бэлдэж ордоггүй. Уншилтгүй орчвол нөгөө нэг ярьсны хараа суудаг. Тэгээ дараагаар нь хэрэгэн дамжуулж үзээд ингээд шийддэг ийм асуудал маш өндөрлөлтөө. Инкидээ бол зүгээр энэ манай хэрэг хянан шийдэх ажиллагааны явцад ингээд үзэх юм бол тайлбарыг
урьдчилж энэ чинь нэг юм хэлээд байгаа шүү дээ. Урьдчилсан дүгнэлт гаргаж болохгүй. Хэрэг хянаа шийдвэрлэхтэй. Урьдчилсан дүгнэлт гаргахгүйгээр яг хэрэг дээр шийднэ гэдэг. За хэргийг аваад ингээ үндсэндээ нарийн уншаад яатсан хүм шүүгч маань бас өөрөөсөө за нэг тэгжил шийдэгдэх юм байна штэ гэдэг. Ингээ төсөөлөл авчаад байдаг. Тэгээ нөгөө хэрэг хянаа шийдвэрлэх ажиллагаа удирдах явуулахдаа тэр төсөөлөл нь харагдаад болдгоо бас тийм дутагдал байдаг. Гэтэ энийг хамгийн гол нь зохистой байдлаар ягаад баг урьдчилж сайн өгөөд урьдчилж сайн өгснөхийн дараагаар шүүгч өөрөө тэр сэтгэл зүйн хувьд эмоц гэж ярьдаг тийм ээ. Сэтгэл хөдлөлгүйгээр тийм зүйлийн тодруулъя энэ ямар юм байна гэдэг ийм байдалтайгаа орох юм бол бас болно. Гэхдээ бол энэ бол шүүгчийн дадлага дуршлаг мэргэжлийн чадвартай холбоотой харагдаад байгаа. Ийм олон зүйлүүд одлонсаа үзээд энэ хуулийг шинжлэх юм бол эдгээр зүйлүүдийг маш их сайн нарийн тусах шаардлагатай гэж бодож байгаа. Түрүүний миний ярьж яснаар нарийн ярих юм бол бас яг хэрэг шийдэж байгаа шүүгчдийг хуулийн төсөлд оруулах тэрийг бичүүлэх асуудал бас дутагдaltaй байдаг. Шүүгч яавал гайгүй болох уу? Шүүгч яавал амар хөрөлбөр шийдэх болцоотой гэдэг асуудлаас харддаг. Тэгэхээр энэ сайн яг өөрсгч юм судлаач дагнаа судалсан яг хэргийн үйлдэж тэр хуулийг шууд өөрөө гардан хэрэгжүүлэхгүй тийм улсуудыг хуулийн төсөлд оруулах нь ач холбогдолтой гэж ингэж үздэг юм байна лээ. Тэгэхээр тэмдэглэлийг тойрсон асуудал бол яалчгүй байгаа юм байна. Цаашдаа бүр их нарийн нюансыг олж зохицуулах бол шаардлагатай нэн тулгымцсан асуудал болсон юм байна гэж таны ярианаас ойлголоо. За дараагийнх нь нэг асуудал нь болохоор энэ дээд шатны шүүхээс анхан шатны доод шатны шүүхийн шийдвэрүүдэд хүчингү болгож хэргийг дахин хилцүүлэхээр буцаадаг тохиолдол бол байгаа. Тэгээ тэр нь бол давжаалт шүүхийн статистикаас харахад давхаас анханлуу буцааж байгаа тохиолдол нь 25-аас 30% орчмыг 3.1 орчмонд гэж хүчингү болж буцаад тэгээ давх мөн буцааж байгаатай адилаар бас хяналтын шатн дээр ч ахаад нэг 10 орчим хувь нэгээд хүчингү болж ингэж буцдаг ийм нэг тохиолдол байна л да. Тэгээд энэ нь бол гадаад орны бас шүүхийн статистиктэй харьцуулахад их өндөр байгаад байгаа нь ажиглагдж байгаа. Тэгээд үүний учир шалтгаан нь юу гэдэг юм бол мэдээж бас яг тэр шүүгчийн ажлын ачаал ус нөлөөлдөг байж болно. За тэгээд талуудын нөгөө эрх зүйн ухамсар соёлын асуудал нөлөөлж гин үү. За тэгээд энэ шалтгаан буцаагаад байгаа шалтгаанд нэг хоёр шалтгаан бас тод томруулнаар тусгагдаад байгаа юм л да статистикаас харахаар тэр нь болохоор тэр нөө хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны журамж хүртсэн гэдэг нэг үндслийг хэлж байгаа. Дараагийнх нь болохоор тэр талуудын хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэдэг ийм хоёр тохиолдол бас их тэнд буцаагаад байгаа үндслүүд дотор их дийлэнх хувийг эзлээд байгаа. Тэгвэл тэр хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдөд байгаа журамж хүчигдсэн хоёрын яг ялгаа нь юу юм бол би өөрөө нөгөө практикт өмгөөлөгч хуульчаар ажиллаж байгааг болохоор түүний ялгаа нь юу гэдэг юм бол гээд жишээ байвал гаргаад тайлбарлаад өгөхгүй юу. Тэр өмгөөлөгч авах эрхийг хангаагүй гэдэг нь бол тусдаа бас нэг үндэслэл болсон яваад байгаа. Түүнээс гадна энэ талуудын эрх ноцтой зөрчигдөн гэдэг нь ямар юм бэ тий. Тэр хууль зүйн журамж өртсөн тий хэрэг хэн шилжүүлэх журамж өртсөн гэдэг хоёрын яг ялгаа амьдрал дээр гаргадаг хоёр ялгаа нь юу жишээ гарган тайлбарлаж өгөхгүй юу. За яг энэ асуудлыг бид очих ярэ. Дэлгэрэнгүй ярих юм бол энийг хэдэн цагт ширж чадна. Яг үнэ хэлэх юм бол. Тэгвэл бол энд хэрэг хэн шийдвэр ажиллагааны явцад анхан шатны шүүхийн шийдвэр хүчингү болгож буцаадаг асуудал нөгөө хуучин байцаан шийдэх ажиллагааны үед бол 94 оны хуулийн үеэр бол бүх юмыг адилхан шийддэг байсан. Анхан шатанд нотлохонтыг үнэлдэг, нотлохонтоор хэргийг шийддэг, давз алдах шатсан нотлохонтыг үнэлдэг, хэргийг шийддэг гэдэг. Тэгэхээр энэ 2002 оны хуулийн үндсэн шин санааны үе юм гэхлээр за энд бол үндсэндээ германчууд оролдол хийсэн юм л да бас. За энэ дээр бол ялгааны үе юм гэхлээр ерөөсөө анхан шатны шүүх давз алдах шатны шүүхэд аль аль нотлохонтыг үнэлнэ. Гэхдээ аль шатны нотлохонтыг гаргахгүй. Анхан шатандаа гаргана, давз алдах хяналтын шатанд гаргахгүй. За энэний үзэл баримтлалын юу юм гэхлээр яг хоо энэ хуулийн нэг төсөл дээр сууж үзсэн маш сайн мэдж байгаа. Үзэл баримтлалын юу юм гэхлээр нөгөө өмгөөлөгчдийн тактик байхгүй юу? Нэг хэргийг нэг нотлого хагас нотлохоонтой гаргачаад удаашруулахгүй арга нь болдог. Тэгээд давхтаар юм уу хяналтын давхтаар нэг хүчингү болгож буцаага хяналтын шатанд дээр очиод сойми ийм шинэ нотлохонд гараад ирлээ штэ гэж үзүүлэн буцаагаад байдаг. Энэ асуудлыг нэгдүгээр хааж өгсөн. Хяналтын шатны шүүхт нотлохоонтой. Хоёрдугаарт нь бол хяналтын шатны шүүх давзаалах шатны шүүх бүх юмар хянаж болно. Хяналтын шатны шүүх нэгдүгээр эрх зүйн асуудлаар, хоёрдугаар процессын асуудлаар ингэж хянана гэсэн ийм байдалтайгаар хязгаарлалцсан.
За тэгээ энэ дээр яагаад шүүх ингээд буцаагаад байдیں гэдэг асуудал яг нарийн судлаад үзэх юм бол олон асуудал байгаа. Нэгдүгээрт нь анхан шатны шүүгчдийн хэрэг хэрэг шийдвэрлэх ажиллагааны дадлага дуршлага, мэдлэгийн чадвартай холбоотой үнэхээр бас болохгүй юмнууд маш их ажиглаж байгаа. Ялангуяа сүүлийн үеийн залуу шүүгчд бол ерөөсөн өөрсдөө бид номлолтой холбоотой энэ бас бид нар хууль тайлбарлах хэрэгтэй. Бид нар эсэлэн шийдэх хэрэгтэй. Бид нарын бол одоо бүхнийг шийдэгч гэдэг ингээ ойлгоцсон. Асуудал бодтой хандах асуудлаас дутагдaltaй юмнууд маш их болцсон одоо. Нэгдүгээр энтэй холбоотой. За хоёрдугаарт нь яг хөөхлөөр үнэхээр одоо тэр процессын алдаа гаргадаг асуудал байна. Тухайн анхан шатны шүүгд хэргийг шийдвэрлэхдээ талуудын эргэтгэж байдлыг хангахгүйгээр шийдвэрлэдэг. Бас нэг шүүгчдийн нэг захирц зандардаг, омгтой байдал бас дарагдаагүй. Манай шүүгчд болоод дург нь хүрч магадгүй гэхдээ энэ үнэн байдал байгаа. За гуравдугаарт нь яг хөөхлөөр нөгөө хуулийг зөв ойлгож хэрэглэх асуудал дутагдaltaй байгаа. За ийм зүйлүүд байна. Тэгээ ялангуяа энэ нэг зүйлийг хөндөө хэлчих юм бол манайхан бас өөрийн тогтсон ёс жаяг хэрэг бодтой шийдэх асуудалтай хандахгүйгээр асуудлыг хит нөгөө сэтгэлийн хөдлөж шийддэг. Яг хөөхлөөр ерөөсөө эн чинь ингэдэг юм байлаа. Гадаад тэгж илээ. Энэ чи тэгж ойлгодог гэдэг. Хууль практикаар шийдэхгүйгээр бас заримдаа нөгөө сэтгэлийн хөрөлд дагаад сургалт гадаадын суртал нэвтрүүдээр шийдэх шүүгч хүртэл байгаа. За энийг үз тодорхой жишээ татах юм бол гомд холсууд байж мэднэ. Над судалгаа байгаа. Тийм учраас бид нар энэ онд энэ иргэний процессын суурь судалгаа нэг томоохон гадаад дотоодын олон улсын он барагдсан байгууллага хийгээд ийм байдалтайгаар юу яадаг. За дараагаар нь бол манайд иргэний процесс ч юм бол голдоо гадаадын Германы улсуудаар сургалт өгдөг. Энэ сургалтанд чинь бас орчин уугаас шалтгаалдаг. Тэр хүний ойлголтоос шалтгаалдаг. За иргэний процессын хуулийн үзэл баримтыг хэрэгжүүлэх талаар бас алдаатай асуудлуудаа тэрийг манай шүүгчид бүрэн дагдаг. Бас ийм дутагдaltaж байгаа. Энэ үг гэх юм бол. Ийм л зүйлүүд шалтгаалж ирж ойлгож байна та. За үүнд одоо аргагүй олон шалтгаан байгааг ойлголоо. За дараагийн нэг асуулт нь болохоор энэ иргэний хэрэг маргаан гэдэг бол ер нь эрүү захиргаатай харьцуулахад жил болгон л өссөн дүнтэй ер нь маш их хэрэг байдаг, хэрэг гарч байдаг. Тийм болохоор энэ хэргийг бол одоо бүх хэргийг бол одоо шүүхээр шийдээд ах нь бас энэ цаг хугацаа, зардал мөнгө одоо шүүхийн төсөн мөнгөний талаас харсан ч гэсэн бол бас зөв одоо ухаалаг зохицуулт бол биш юм аа. Тийм учраас одоо нэвлэрүүлэн зуршлын тогтолцоо шинээр нэвтэрч орж ирлээ. Хэдийн нэвлэрүүлэн зуршлын тогтолцоо орж ирсэн ч гэсэн бас одоо шүүхийн статистикээс харахад бол 20% орчим бол бууруулж ийн гэдгсэн. Тэрнээс ч гадна бас минийхаар бол одоо энэ их маргаан тэгээд энэ цөөхөн шүүгчтэй байгаа тохиолдол бол энэ талуудыг бас аль болох эвлэрүүлэх талын арга хэмжээ аваад маргааны ихэнх шатанд нь одоо ингээд эцлээ шийдээд эвлэрлэр шийдээд байвал бас тэр чин дараа нөгөө дав заалдах ч юм уу ахиж гомдол гарахгүйгээр ингээ хэргийг эцэлэн шийдэх нэг ийм боломж байдаг. Тэгэхээр энэ практик дээр манай шүүгч нар энэ талуудыг эвлэрүүлэх талын арга хэмжээ хэр авдаг вэ? Одоо бас хэд хэтвхтэй эвлэрүүлэх гээд ахаар нь бас нөгөө талууд шүүгчийг бас нөгөө төвийг сагсан шудраг байх талд нь одоо эргэлзээд эхэлждэг ч юм уу, шүүгчийг татгалзан гарах тохиолдол нэгсчдэг ч юм уу те. Тэгтээ бас одоо энэ улсынхаа нөхцөл байдлыг бодоод үзэх юм бол одоо энэ эвлэрүүлэх нь их зохимжтой юм шиг надад санагдаад идэг. Тэгээ манай шүүгч нар энэ эвлэрүүлэх талуудыг эвлэрүүлэх талын ямар арга хэмжээ одоо идэвхтэй авдаг вэ? Ямар төрлийн маргаануудыг одоо эвлэрүүлдэг вэ? Эвлэрүүлэх боломжтой маргаан гэж юу нь ямар маргааныг хэлэх вэ? Энэ талаар та жоохон дэлгэрэнгүй ярьж өгнө үү? За шүүгчийн ачаал өндөр гэд манайд л нэлээд ачаал өндөртэй явдаг, ажиллаа хүч хүрдэггүй, туслаханд хүртэл одоо байнга илүү цагаар суудаг гэдэг энэ бол нийтлэг үзэгдэлтэй. Тэгвэл яг ингээд би нэг 2000 оны үед эн чинь нэг ачааллын асуудал судалгаа хийсэн шүү дээ. Гадаадын судлаачид орж ирээд төсөл хэрэгжээд. Тэр чинь Монголын шүүгчтэй ачаал бага байна гэж гарсан. Тэгээ энд ямар учиртай юм гэхээр би тэрээс өмнө бол тухайд удиржсэн хүн хэлж илсэн л да. Манайтай наа чинь ийм судалгаа хийж болохгүй. За манайх ягаад ачаад өндөр байна гэдэг нь нөгөө төвлөрсөн газар зөөхөн шүүгчтэй. Манай үйл ажиллагаа чинь нөгөө зам харилцаа, нутаг дэвсгэр, хүн амын юутай холбоотойгоор наа чинь тусгайд нь авч үзэхгүй яг баруун нийтээр аргаар болохгүй шүү. Үнэн зөв гарахгүй гэж хэлжсэн л да. Тэгээ тэр үнэхээр үнэн зөв гараагүй. Тэгвэл яг хөөхлөр энэ ганц манай оронд ч биш сүүлийн үед манайх ч бүх юм шүүхэрийг болох гэдэг болсон байна шүү дээ.
гадаадын орнуудыг ингээд харьцуулаад үзэх юм бол шүүхээс гадуур юм өөрчлөн шийдвэрлэх ийм аргыг өндөр хэрэгэлдэг болцсон байна. Энд юу гэхээр нэгдүгээрт нь эвлэрэн зөвчлөх үйл ажиллагаа. За эвлэрэн зөвчлөх үйл ажиллагааны хувьд бол одоо манайх их тусалж байна. Шүүх ажил багасж байна. Ингээд их магтаад байгаа. За миний хувьд бол яг энэ үйл ажиллагаанд бас би шүүмжлэлтэй ханддаг. Яагаад гэвэл хитрхи төвлөрсөн одоо олон хүнтэй төв суурин газрын загварыг авчихсан. За энийг жаахан дэлгэрүүлгээд хийсэн ажлыг шүүмжлэх амархан босгох гэцүүлдэ. Тэгээ үнэхээр тустай байгаа юм бол энийг жаахан өөрчлөөд дэлгэрүүлээд тухайн хүн шүүх дээр ирэхгүйгээр тэгээд орон нутагтаа эвлэрүүлдэг, жуулчилдаг, зохицуулдаг, гомдлоо хэлдэг, тэрийг шийддэг ийм байдлаар шийтгэл болцоотой. За Германд ч гэсэн энэ үйл ажиллагаа байдаг. Хялбарчуулсан журмаа шийдвэрлэх үйл ажиллагаа. Тэгвэл манайха 74 гэдэг энэ чинь хуучин байсан хэргийг хэрэгсэхгүй болох юмыг хийцэн байхгүй юу? Яг энэ хууль хийж байгаа чинь германчууд энэ хэрэгтэй гэдэг. Германд яадаг вэ гэхээр тэр чинь нөгөө улсууд ингээд нэхэмжлээ аваад ирэхлээр нь тийм тохиолдолд төгрөг зээлжээд өгөхгүй байна гэд бараг маргаан гүшх юмнууд манайх чинь шүүхээр яваалаа штэ. Энийг шууд нөгөө бичээ өчтдөг шийдвэр. Тэгээ яваад ирэхлээр нөгөө нөхөр нь очиод үнэхээр тийм ээ германчууд чинь нарийнч манайхаа бол нөгөө хүү мүү зардлаа нэмэгдэнэ гэд дорн хөлөмшөрчдөг. Хэрэг тэхгүй бол хөлөмшөрөхгүй тэн дээр зөвшөөрөхгүйгээр гар өсөс орчдөг. Буцаад аваад хүрээд ирэхлээр нөгөө эрдэнэ журмаар хэрэг үүсгэл явцдаг. Гэх мэтлэнгийн янз бүрийн аргуудыг судалж байгаад энд тусгаад явах юм бол ачаал бүтлүүд нь явж байгаа. За дээр нь яг хөөхлөр арбитр үйл ажиллагаа байгаа. Монголд нодны 17 онд арбитрийн хуулийг өөрчилсөн. За арбитр одоо маш их хэрэг шийддэг болно гэдэг олон улсын төвчөнд ажиллана гэж ингэсэн. Тэгвэл дотоодын арбитрийн хуулийг ашиглаж сураагүй жиж нэг олон улсын тавцан дараа гарах бас дутагдaltaй. Тэгэхээр дотоодоос гэсэн арбитр шүүх өөр ямар аргууд байна уу? Ийм байдлаар асуудлыг дэлгэрүүлээд болсонгуулгаад ингээд хөшөөнийг өргөжүүлэх шаардлагатай байгаа юм. Шүүгч бол за зөвхөн социализм үеийн бүх юм буруу байдаг муу байдаг гэж манайхан чинь бид нар ч тэгж ойлгодог. Залуу үеийнхэн бол социализм гэж нэг харанхуй юм байсан юм а гэж ойлгодог. Яг үндэ хэлэх юм бол социализм үед чинь энэ захиргааны иргэний энэ хэрэгүүд чинь бол их олон шүүхэмс журмаар шийдвэрлэх олоогоор байсан. Нэгдүгээрт нь за захиргааны хөмс гэж байлаа. Насан туршийн хөргөлөх хөмс гэж байлаа. Тэр жижиг зутагдал зөрчлээ чинь гэмт хэрэг бодлогоо шийдээ явцдаг. Дээр нь олон нийтийн шүүх гэж байлаа. Биенээс өргөдөл жаал жоохон хөрөнгө дийлсчихсэн ч юм уу ойр зургийн зээлмэдээ өгөөгүй яриагуу дутагдал гаргасан баг хэмжээний юм чинь. За баг хулгай эзэлгийг хийсэн ч тэргээр оруулцдаг. Гэх мэтлэнгийн ийм зүйлүүд байсан шүү. Энэ уламжлаач гэсэн иргэд судлаад Монгол зохистой хэлбэрийг сонгож явах нь зүйтэй юм болов. Ингэсэн нөхцөлд шүүхийн ачаал багасна. Дээр нь шүүгчдийн мэрэгжлийн ур чадвар бас нэмэгдэнэ. Дээр нь шүүхийн үйл ажиллагаа бас болсонгүй болно гэсэн нэг ийм л бодолт хийгээд явж байгаа. Миний бодлоос буруу ч гэж магадгүй. За саяны тэр социализмын үед байсан тэр олон нийтийн шүүх, захиргааны хороо, өсвөр насны хүний хэргийг аваад шийдчихдэг байсан ийм нэг тогтолцоо бас байсан юм шүү. Социализмын үеийн бүх юм одоо харанхуй бүдүүлэг муу байсан гэж хэлэхгүй шүү гэдэг энэ санаа чинь надад бол үнэхээр таалагдлаа. Залуу үеийн бид бол одоо үнэхээр мэдэхгүй юм. Тэгэхээр энийг бас хойч үеийнхаа хуульчдад бас мэдүүлэх үүднээс бас бичиж танилцуулж ивэл зүгээр юм байна гэсэн бодол бол төрлөө надаа. За тэгээ дараагийн нэг асуулт нь болохоор та бол ёс зүйн хорооны гишүүнээр бол тодорхой хугацаанд ажилласан. Тэгээ ёс зүйн хорооноос гаргасан бас статистик тоог харахаар иргэний шүүгчнэр, эрүү захиргааны хэргийн шүүгчнээс бол хав илүү одоо тоо хэмжээгээр их дуудагддсан байлээ. Тэгээ энэ одоо ямар учир шалтгаантай бол та бас ярианыхаа эхлэл нөгөө тэмдэглэлийг тойрсон асуудал бас байдгийм байлээ. Тэмдэглэлд миний ярьсныг тусгаагүй байна. Эсвэл өөрөөр одоо бичсэн байна гэсэн тохиолдлоор одоо их маргаан гарч ирсэн гэдгсэн. Өөрөөр одоо яагаад энэ иргэний шүүгчнэр ингэж олон тоогоор дуудагддаг байсан болоо тэрийг олстай бас ёс зүйн хорооны гишүүнээр ажиллаж явах явцад юу гэж харсан, ямар бодол төрсөн тэр талаараа нэг ярихгүй. За зүгээр энэ ёс зүйн хорооны энэ үйл ажиллагааг би үндсэндээ бол 3 жил ажиллахдаа бас зохих хэмжээний судалгаа хийсэн. За нөгөө ажлыг бид нар шүүхийн ерөнхий зөвлөл хүлээж авсан. Тэн дээр ч би хэлж ийсэн. Тэгээд судалгаа хийсэн гэдэг. Энэ ёс зүйн асуудал ингээд аваад үзэх юм бол
монголчууд чинь яг одоо л ярьж байгаа асуудал биш. Ахаал социализм руу орох юм бол нэлийн дээр үес шүүгчийн сахилга бат гэдэг их хатуу журам тогтож байсан. За ингээд шүүхтэйч байсан. За дараагаар нь шүүхийн зөвлөлтчирсэн гэдэг одоо янз бүрийн хэлбэртэй ороод явж байгаа л да. Тэгээ энэ бол бас нэг судлаад бас нэг юм нийтэд ойлгуулаад таммаар юм надад санагдаад байгаа юм. Тийм учраас би энэ дээр зохих хэмжээний судалгаа хийгээ явж байгаа. Одоо яг бэлэн болцсон байхгүй би нэг алстаа энэ шүүгчийн сахилгад шүүгчийн ёс зүй гэж юу юм бэ гэдэг асуудлаар нэг юм бичиж гаргах санаатай байгаа. Гэтэ нэг том юм биш ээ. Шалахгүй жижиг юм гарна. Тэгээ энэ дээр бол иргэний эрх зүй маргаан ялч чиглэлийн шүүгч ирж байгаа 90 иргэн захиргаа айлал нь ирж байгаа. Тэгээд ингээд аваад үзэхэд бол иргэний шүүгчд яагаад гэвэл нэгдүгürt хэрэг маргаан маш нөгөөдүүлсэн их далай центртэй. Хоёрдугаарт нөгөө тэнд орж байгаа манай хуульчдын үйл ажиллагаатаас холбоотой, өмбөөлөгчтэй холбоотой, бас хувь хүнсүүдийн зан авиртай холбоотой ийм зүйлүүд нөлөөлөд байна. Дээр нь манай шүүгчдийн бас юм тайн ханддаг, илүү дутуу үг гаргадаг, үйл ажиллагааны дутагдaltaй холбоотой юм бол үнэхээр байгаа. Энд нэг зүйлийг хэлье гэж бодож байна. Хуучин болвол шүүгчийн сахилга батгадаг асуудал мэргэжлийн үйл ажиллагаа ёс зүй хамт асуулт шийддэг байсан. За дараагаар нь яадаг вэ гэхээр мэргэжлийн хороо, шүүхийн мэргэжлийн хороо, шүүхийн сахилгын хороог тусдаа салсан. За мэргэжлийн хорооны асуудлыг бас нэлийн хэдэн жил мэргэжлийн хороон дээр нь байсан да. Бас тэрийг сайн мэднэ. Гадарлна. За бас арай өөр мэргэжлийн хувьд болгож байгаа гомдлон тэр гаргасан нөхцөлд мэргэжлийн мэдлэг чадварыг шалгаад бас нөгөө шүүгчийн эрхийг авч дүүрдэг юмнууд байсан. За тэр одоо байхгүй болсон. Энэ нь ёс зүйн ороондууд зөвхөн хоёр зүйл гарч иж байгаа. Нэгдүгürt нь мэргэжил хууль хэрэглээ мэргэжил дадлага туршилттай холбоотой асуудлыг ёс зүйн ороо хамаарахгүй шүү гэдэг. Нарийнх нь бол ёс зүйг мэргэжлийн салгацсан, мэргэжлийн хариуцлагаас салгацсан. Энтэй бас холбоотой нэг зүйл байгаа. За одоо шинэ зөвлөөр өөрчлөлттэй бол энэ асуудлыг өөрчлөхгүйгээр яг хуучнаар явах юм бол нэг сүйттэй шинэ юм болохгүй. За энийг зарим улсууд дургуутч магадгүй. За тэгтээ бол мэргэжлийн үйл ажиллагаанаас нь ёс зүйг дангаар нь салгаад ач холбогдолтой явна гэдэг би ойлгохгүй байгаа. Тэгэхээр энтэй холбоотойгоор бас асуудлууд байгаа. За үнэхээр одоо ёс зүйчилсэн үйл ажиллагаа чинь яд вөхлөд хуулиар мэдээжийн хуулийг санаатаар буруу хэрэглээд асуудлыг шийдсэн байх юм бол хууль хэрэглэл рүү яваад орчих шинжтэй. Ёс зүйн асуудлаа чи биш ээ гэдэг гэх мэтлэн олон зүйлийг ярьж болно доо. За дараагийн нэг асуулт нь болохоор одоо иргэний процессын хууль одоо шинжлэхтэн гэд ингээд яриа яваад бас төсөл мөсөл нь хийгдээд явж байгаа бох. Тэгээд тэр төсөл нь бол олон нийтэд ил болоогүй ч гэсэн танаас олон жилийн туршлагатай шүүгчид асуухад одоо энэ иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ер нь урьдчилсан хилцүүлэл гэдгийг нэвтрүүлэх ер нь шаардлагатай юу? Одоо эрүү захиргаан дээр бол одоо ингээд урьдчилсан хилцүүлэг явагдаж байгаа. Тэгээд урьдчилсан хилцүүлгийг нэвтрүүлснээр бол яг энэ шүүх хуралдаан хойшлт бол багасаад шүүх хуралдаанд одоо бэлтгэх шүүх хуралдааны өмнөх бэлтгэл ажиллагаа бол сайжрах тийм зорилготой тогтолцоо шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ ийм одоо урьдчилсан хилцүүлгийг нэвтрүүлэх нэгдүгээр шаардлага байна уу? Хэрвээ шаардлагатай бол одоо ямар хэлбэрээр нэвтрүүлвэл зохимжтой юм бэ? Тухайлбал одоо Японд бол одоо гэрч асуухаас бусад гэрчээс мэдүүлэг авахаас бусад бүх ажиллагааг бол урьдчилсан хилцүүлгийн шатанд одоо талууд бол явуулж болдог. Нотлох баримт гаргана, тайлбараа гаргана. Тэгээ явдаг. Харин зөвхөн гэрчийг бол урьдчилсан хилцүүлгийн шатан дээр бол асуудаггүй. Тэгээд хаалттай явагддаг урьдчилсан хилцүүлэг маань. Тэгээ манад бол одоо нээлттэй байх уу, хаалттай явагдах уу? Одоо ямар хэлбэрээр одоо хэрвээ нэвтрүүлвэл ямар хэлбэрээр нэвтрүүлэх нь Монголд одоо тохиромжтой гэж үздэг вэ? Энэ талаар та өөрийнхөө үзэл бодлыг хуваалцахгүй юу? За урьдчилсан хилцүүлэг хэрэг хянан ажиллагаанд хэрэгтэй шүүж болно, бас хэрэггүй их явцуу шүүж болно. Энэ бас хоёр талтай. Угаасаа сүүдэргээ юм чинь байж л байдаг байхгүй юу? Хүнийг бүх талаас нь гэрэл тусгачаад сүүд чи хаана вэ гэдэг юм бол байхгүй, тийм үү? Яг ижлэх хэмжээнд гэрэл тусгачаад. Тэнгүүд нэг талын гэрэл жаахан судрах юм эсвэл тэр зайлаа зогсооцсон бол сүүдэр гараад ирэх. Хүн фишилдээ бүх төрлийн юмд. Энэ шиг сүүдэр хаач заавал байж идэг хоёр талтай л да. Энэ талаас нь аваад үзэх юм бол урьдчилсан хуралдаанаар
хуралдаан бий болох чиглэлээр явж байгаа юм байлаа манайх. Гэхдээ бас энийг мөрөөдөж байгаа, их хүсэж байгаа улсууд одоо юм байлаа хуульчид. Гэхдээ бас асуудал биш үү. Нөгөө бодиттой шийдвэрлэх мэтгэлцээнд оролцох асуудлыг чинь хязгаарлаад авах магадлал айгүй өндөр. За зөвхөн урьдчилан хуралдаан бий болох юм бол үндсэндээ урьдчилан тогтсоны дагуу хэргийг ерөөсөө хойшлуулах шийднэ гэх юм бол бас учир дутагдaltaй. За арбитр урьдчилан хуралдаан явуулдаг. Гэхдээ хойшлуулах процесс байж байгаа. За урьдчилан хуралдааныг бий болгох юм бол нэг урьдчилан хуралдаанаас ч үндсэндээ журмаа тогтож байгаа шүү дээ. За энэ урьдчилан хуралдаан бий болгоод ингээ хэлсэн явцад шүүгчийн нөгөө асуудал бас хөндөгдөнө. Шүүгчийн эрх хэмжээний асуудал. Тэгэхээр яг хөөхлөр урьдчилан хуралдаанаар яг юма тогтдог болчих юм бол шүүгчийн нөгөө дураараа хууль хөтэлдэг асуудал ч бас байхгүй болчихно. Ямар хүрээнд хөтөлгөө яах вэ? Алийг хаалттай байх уу? Аль хүрээнд явах уу гэдэг асуудлууд гарч ирнэ. Тэгэхээр урьдчилан хуралдааныг сайн судлаж ийж яахгүй бол зүгээр нэг гадаадын нэг мэрэгчлэлтэй авчраад тэгдэм аа гэж өөрөө хоорондоо юм хэлээ явуучих юм бол их учир дутагдaltaй. За энэ хуулийн төслийн сүүлийн хуулийн төслийг хэлцүүлнэ гэдэг санал авна гэдэг асуудал маш их дутагдaltaй болсон. Харахад их нээлттэй сайхан болоод байдаг. Яг амьдралдаа дутагдaltaй. За нэг яг тэрлүү сонирхоод орсон гэдэг хүн интернетээр өгдөг. Тэгээд нэг интернетээр юу захимаар зарлаад нэг сонирхсан гэдэг хүн эсвэл утасаад гэдэг хүн авчраа суулгачдаг. Үнэн тэд нар бол юмыг мэддэггүй бас өшөө өөр талын сонирхолтой гэх мэтлэн олон зүйлүүд гарч иж байна. Тэгэхээр бидний үйл ажиллагаа нэг сайхан болоод байгаа юм гэж хэлэхэд бас хэцүү. За дараагийн нэг зүйл бол энэ хуулийнхаа үзэл баримтлалыг маш их сайхан тогтож явахгүй бол үзэл баримтлалаа тогтож яваад хууль хэрэгжүүлэхдээ энэ үзэл баримтлалаа ягчлан мөрдөхгүй бол манай юм болохгүй байгаа. Одоогийн иргэний хэрхэн шийдвэрлэх хуулийн үзэл баримтлалыг үндсэндээ бүрэн алдагдсан юм. За манай шүүгчдийн дургуутсан магадгүй үнэн байдал юм. Үндсэн хуулийн үзэл баримтлагч юм үндсэндээ байхгүй болсон л байгаа шүү дээ. Тийм ээ? Сайхан үзэл баримтлал одоо байхгүй л хэрэгжүүлэхгүй л байгаа. Гэх мэтлэнгийн ийм байдалтай бид нар бас хууль хэрэглээнийх асуудалд мэргэжлийнхаа шүүгчдийн үйл ажиллагааны хувьд зарчмын том өөрчлөлт хийхгүйгээр энэ асуудал төлөвшөхгүй гэж хэлмээр байна. Гэхдээ дандаа муу амлаад явах уу? Ямаа их сайхан ягаад зөв зохион байгуулад явах юм бол тэгээд яг мэдэмхий хитгэн хөнгөтлөөд байхгүй. Бас хуульчид шүүгчдийнхаа санал онолыг аваад тусгаад явах юм бол болцоотой. Тэгэхгүй одоо манайх чинь хитгэн гарч ичээл тэр хідээ сустыг хэлсэн хүн ерөөсөн юм биш болчдөг. Дээр нь сэдвийг өмчлөдөг, албан тушаалыг өмчлөдөг асуудал хуульчдын дунд хизээний бий болцсон. Одоо яг л намууд шиг байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Үнэхээр их баярлалаа. Үнэхээр одоо үр дүнтэй сайхан ярилцлага боллоо гэж бодож байна. За тэгээ өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлөё.